За сайн байцгаана уу? Садука хоёрын илрүүдийн өдрийн тэмдэглэлгээд блогийн дараагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр Садука хоёр маань хонгороо гэдэг найзтайгаа бас ахтайгаа буйнаатай хамт ингээд Нобелийн ордны гэрлэн шоуг үзэхээр явж байна. Тэгээд жил болгоно Шведийн Стокгольм хотод Нобелийн шагнал гартуулдаг. Нобелийн ордонд 12 сарын 15 хүртэл 2-7 хоногийн хугацаатай гэрлэн шоу болдог. Тэгээд өнгөрсөн жил маш хүйтэн байсан. Тэгээ манай хоёр жоохон байсан болохоор очиж амжаагүй. Тэгээд энэ удаа очих гэж явж байна. Бид нар эхлээд Гамластан дээр буугаад тэгээд тойроод очно гэж бодсон боловч бараг цаг 30 минут болгосон. Зарим хүмүүс замаасаа шавраад үздэг гэсэн. Тэгээд нэгэнт зорж гарсных бас гадаа тогтуулсан сайхан орой байсан болохоор тав гурлаа ингэ алхаад Нобелийн ордныг олж очихоор явсан. Яг үндэ явж байгаа Стокгольм хотын одоо Монголтог тал руугаа гараад Ширатанд очиж бүлээ хажуугаар явсан бол 5-6 минут алхаад очих боломжтой тийм газар байсан байна лээ. Тэгээд тэрийг мэдхгүй бид нэр Гамластан буюу хуучин хотноор нь цаг 30 минут очиж тойрч алхаад замаараа хөшний сонирхонгоо ингээд явсаар агаад очсон. Тэгээд тун удахгүй танил гэрлэн шоуг сонирхуулнаа. Тэгээд бас нэг жоохон амар байсан зүйл яг ингээд эдгээр нь алхаж байгаа хугацаанд нэгэн хаштагтай юм байсан. Битгэн алхмын цаана боосор хүчгүй гүн хар тэнгис зэлдээд зааж байгаа нь бас амар байсан. Тэгээд алхам тутамдаа ингэж үе хай гэж явсаар байгаа зарсан газар очсон. За энэ жилийн Стокгольмын гэрлэн шоуны жил бүрийн Нобелийн шагналыг хүртсэн хүмүүсийн талаар мэдээлэл зураг бичлэг гарч байгаа гэж хэлсэн. За ингэ та бүхэн
Навчийн шагналд хүртсэн утга зохиолын шагналтуудыг сайн харуулж байна.